За сайн байцгаана уу хүүхдүүд ээ. Сайхан амарцгаасан уу? Амар мундаг хүүхдүүд ээ. Өглөө шүдээ угаасан юм уу? Энэ бүх агаарах гэ. Баахаа гинэ. За өнөөдөр 3 сарын 20-нд Дэлхийн эрүүл мэндийн амны өдөрлөг болдгийн. За тэр өдөрлөг тохиолдуулаад багш Итүүгэн сургуулийн ах эгч нар нь оюутан ах эгч нар нь та нарт гоё жүжиг тоож үзүүлэхээр бэлдээд ирсэн байна. Та нар үзэх үү? За. Жүжиг хэлэгчээ та анхааралтай сонсоорой. Чимээгүй сонсох юм бол аюул гоё мэдээлэл олж аавна гэсэн. За юу яриад байх юм бол энэ жүжигнээс гоё мэдээлэл олж авч чадахгүй гэсэн. Дараа нь та нараас гоё асуулт асуух учраас жүжигээ гоё анхааралтай сонсоорой. За ёо. За жүжигээ таасан сольх нөө. Мишель охин өнөөдөр найзынхаа төрсөн өдөрт явсан бөгөөд орой унахын өмнө ийм үйл болжээ. Мишель миний хоо шүдээ гараа үгүй. Окей чи би шүдээ угаамааргүй байна. Яг ч өнөөдөр найзынхаа төрсөн өдөрт ямар хоол идсэн гэлээ. Энд дээр заагаад үзүүлчих хэлжтэй. Юу агаашээ? Би чихэр идсэн байна. Бас ундаарсан хоолой байна. Тэгээд торт идсэн. Тэгээд бас чипс идсэн байна ээжээ. Бас чипс идсэн байх нь. Оо хөрхи. Миний охин чинь тэгвэл хорхооныч дуртай, өргөөч дуртай бахан хоол идсэн байж тээ тий. Одоо эдрэг идчихээ шүтээ угаах бол хорхоочны амрууч ороод шүтэж мөрөмөр олгоч штэ. Миний охин энэ дээр хоолнуудаас аль нь идсэн? Энэ дээр ногоо байна, зүйн бал байна, самар байна. Алим, сүү, бас цагаас үү штэ. Нэрээс аль нь идсэн юм бэ? Ээжи би энэс аль нь чийдэггүй байна. Тийм үү миний охин. Эдгээр чинь шүдний хамгийн дуртай хооллууд нь ахгүй юу? Энийг идээл хамаа шүдэн гол цагаан л юм гэсэн. Миний охин зүйл аль нь чийдэггүй? Тэгвэл шүдний дургу, шүд өвтөгтэй хооллууд идсэн байж тээ тийм ээ. Яана ээжи одоо. Тэгвэл миний охин шүдээ угаах хэрэгтэй болох нэ. Үгүй ээжээ. Гэхдээ хэдэн жондааж чихэр идсэн миний шүдийг хорхоо идэхгүй за. Миний охин хүүхдийн шүд чинь маш хурдан цаарчдсан байхгүй да. Үгүй ноо угаахгүй. За чи тэгвэл өөрөө л мэдтээ. Өөрөө л мэдээд ингээ унтчихтэй миний охин. Сайхан аваарай миний дуртай. Сайхан зүтгэлээ. Гэж хэлээд огноо уцуулаад ээж нь өөрөөрөө саалаа. Яа, энэ Мишель охин зүуд нойрондоо автаж ингэж зүүдлээ. Сайн манай эзэн ээжтэй арай л дэндүү муу хандлаа тий. Харин тийм ээ бидний сайн сойрсон дээр оод өгч жагаад угаачихгүй. Харин тийм ээ илээж өгөхгүй. Тинчүүр. Аль хаана юу тэр вэ? Тэндээ тийм. Чахгүй юм. Тоо шүдий явахнаарай. Тооны гинтлэр ирлээ. Тэр шааш үдийг хараач дээр хайж байгаа юм хана л та. Өстэй харагдчих шүү. Тийм. Үгүй намайг дийдтэй бой. Таяр манай найз тайван байж зүгээр хөтэ чамаач шиг гэрээ болгож авч чадсан шүү. Харин ба. Хоёлаа баяртай тэгээд шүдэнтэй очихлоо. Тэгээ.
талтай шүү ээжнээс. Бэлээ тэгвэл шүдний эмчтэр очиж шүдэндээ хамгаалдаг төрхлөө төрхүүлчихэд хөө. Тэгээ үнэхээр гоё санаа байна. Тийм байна те. За тэгвэл хойлоо авчи. Шүдээ үзүүлэхээр ингэж ирдэг. За маагаа энэ чинь хараад. Оо яасан гоё ирүү шүдтэй өгд вэ? Ерөөсөө цаараагүй байна уу? Тийм ээ. Ямар гоё. Эцэг нөгөө шүдний гоё төрхөж өгöd. Энэ нь юу төрхөж байгаа вэ энэ чи? Энэ болохоор ирүү гоё шүдийг хорхоноос хамгаалдаг шинэ төрхлөг баггүй юу? Тэгвэл шүдний витамин гэж ойлгож байна. Яг зөв. Ямар гоё юм бэ? За шүдээ ирүүлээ ялгадаг ийм мундаг охин энэ чинь бэлэг өгнө. За энэ чинь одоо ханарт шүд угаах зөв дараалал зааж өгье. Бүгдээрээ сайн сонсоод авъя. Шүд угааж өгнө гинэ. За цаасан дээр аваад ирэхэд дээд шүднийхээ гадна талыг яар нар зурж байгаа юм шиг эргүүлээд том шүднээсээ жижиг шүд хүртлээ. Жижиг шүднээсээ том шүд хүртлээ. Доод шүдээс ялгаагүй том шүднээсээ жижиг шүд хүртлээ. Жижиг шүднээсээ том шүд хүртлээ. Тойруулаад угаан шүүгдүүдээ. Бас дараа нь доод шүднийхээ дотор талыг нь нар зурж байгаа юм шиг тойруулаад угаан. Харин жижиг шүднийхээ дотор талыг нь дээд шүдээ, дээрээс нь доод шүдээ, доороос нь дээш нь шүүгдэж угаан. Харин дараа нь шүднийхээ хамгийн хурцдаг дээд талыг нь нар зурж байгаа шиг тойруулаад бас зөөр нь дарж угаан шүүгдүүдээ. Ингээд шүдээ угаасныхаа дараа хилээ угаана. Хилээ ардаас нь урагшна. Ингээд яг шүүрдэж байгаа юм шиг угаан шүүгдүүдээ. Миний охин эмчийнхээ хийснийг ойлгосноо. Ойлгосон ээжээ. За хоёлаа шүдний эмчийнхээ зааж өгсөн аргыг давтаад өгөөд үзчих юм уу? Тэгээ. Шүдний эмчээжээ ингэж хийлээ. Артлынхаа том шүднээс ахуулаад бөөрөн хий зорж байгаа юм шиг угаасаар агаад уртлын жижиг шүд хүртлээ. Харин энэ жижиг шүднээсээ бөөрөн хий зорж байгаа юм шиг агашаа том шүд хүртлээ угаагаарай гэсэн. Тэгээд бас дотор талын угаагаарай гэсэн. Тэгтээ бас яг л нар зурж байгаа юм шиг угаагаарай гэсэн. Тэгээд бас уртлынхаа шүдний бас дотор талыг нь угаах хэрэгтэй. Тэгтээ доотлынхаа шүдийг болохоор яг л нөгөө хог шүрдэж байгаа юм шиг тэгээд дээш нь ингээд шүрдээд угаана гэсэн. Доотлынхаа шүдийг болохоор доош нь ингэсэн. Тэгж хийсэн. Бас бүгдийг шүднийхээ бүх гадаргууг нь бүгдийг тойрог гүйсгээд бүгдээ сайхан гүйцэд цэвэрлэн гэсэн тийм ээ миний охин. Тэгсэн ээжээ. Хамгийн сүүлд нь юуг нь угаана гэж юу? Шүднийхээ дээд талыг угаана гэсэн. Энэ нь болохоор хамгийн дөрөнд бохирдог хэсэг гэсэн шүү. Тэгээд хоол зажигладаг хэсэг байна шүү дээ. Тэгээд энийг нь бас яг л нар зурж байгаа юм шиг бөөрөн хилээд байгаа нь гэсэн. Тэгээд бас хамгийн сүүлд нь хилээ угаах нь хамгийн чухал гэсэн. Хилээ гаргаж агаад уртлаас нь хойш нь ажуухан угаавал сайн гэсэн тийм ээ. Тийм ээ. Хилээ бас мартаж болохгүй гэсэн шүү найзуудаа. Одоо ингээ хилээ гаргаж байгаа уртлаас нь хойш нь ингээд угаагаарай гэсэн шүү. Ястаа болог ойлгосон. Зөв маш сайн ойлгосон байх шүү. Тэгээд чинь хоёлаа өдөрт хэдэн удаа угаах гэсэн мэлээ юм чинь. Өглөө угаана. Тэгээд угаах гэхээр 2 удаа юм болоо ээж багтаа. Миний ээжийнх нь ойлгосноо өглөө бас угаагаад өдөр хоолоо идчихээд тэгээ бас орой угаад бас хэрвээ саяны нөгөө гарсанчлан чихээр шоколад эзэн болвол шүдээ угаах хэрэгтэй байна гэж ойлгосон. Тийм ээ байна. Тэгвэл ээж та надад шүдээ угаахад мань туслаад дандаа сануулж байгаарай заяа. Миний ээж нь дандаа тусалж байна ахна. Ямар мундаг хөхөд вэ? Тийм байгаа. За баярлалаа. Хүүхдүүдээ та нар начиг ээж аавынхаа өгөнд сайн ороод өглөө босоод цэцэрлэг дээрхээс өмнө харин орой унтахаас өмнө шүлээ заавал угааж байгаарай заа юу.
Хайханан те тэгвэл хүүхдүүдэд та нар эдрээс аль алийг нэгддэг вэ? Чимэго. Аяхан хөө чимэго. Хай хараа мэдний нэрээр яриа шүү. Тэгвэл яаж үдийнх нь ярьж байгаа юус сонсохгүй штэ юм чи. За энэ охин хамгийн түрүүнд гараа өргөсөн. За. Би лоон майнмаадаг цамын нэдэд айлан мэдээ бүгдээ мэддэг. Суудаг юу гэдэг бас дагаж нөгөө ингээ хатагаа явж байгаа авч ястаа маа би би нүднээ хараад болоо шүү заа системээ гастайд зүгэн балет самар элэм тийш одоо ястаа маа за одоо дахиад яаж байгаа хүмүүстээ за чи яавал
чипс. За би бүгдийг сонсож байгаа заяа. Бүгдийг харж байгаа шүү заа. Тэгэхээр би харагдахгүй гэж битгий бодорой заяа. Одоо би хамгийн чухал асуултаа тавина заяа. Эндээс хин нь хамгийн томоотой суусан, хин нь хамгийн найзаагаа суусныг нь би нэг гоё мөг шүү заа. Юу гэдэг хэлэхгүй. Заяа. За асны алдаа мэдэрээ заа. За сууж аваа. Томоотой суугаарай. Томоотой суусныг Томоотой суугаарай. Хин хамгийн асуултандаа сайн хариулах вэ? Хин хамгийн сайн томоотой суух байг нь шагны шүү заа юм чинь. За. Шүтээ өгөх бол юу болно гэж ирсэн бэлээ? За, би улаан настай байлээ. сууж байгаа. За, юу болох вэ? Бохор муухай болно. Онц. За. За, тэр үг харуулъя. За сан дээр сууж байгаа шүү дээ. За. Юу болох вэ? Шүдэн өгдөн ястаа мандав. За. За юу мондаг. За, би хоёр хохоноос асууя заяа. За чимээг хохоноо. Та нар яагаад шүдийг гэрээ болгож авах гээд юм бэ? Хүүхдүүд өглөө оройдоо шүдээ угаахгүй болохоор бит хоёр ирж тэр шүдийг гэрээ болгохын тулд ирдэг. Та хоёрын хамгийн дуртай юм юу вэ? Бит хоёрын хамгийн дуртай юм бол чихэр, ундаа, бело. Ирзэн нь чихэр. Тэг та хоёр ямар үед нь за би шүдийг гэрээ болгож чадахгүй мэн гэж яваад өгчт юм бэ? Бит хоёрын хамгийн амар айдаг зүйл бол оос ойдноос их айдаг. Оос ойд ирэхээр бит хоёрыг хөөгөөд явуулцдаг. Хөөгөөд явуулцдаг юм уу? Тэгэл за би боллоо яваад өгд юм биш үү? Тийм ээ. Тэгээд хэрвээ тухайн хүүхдөө шүдээ сайн угаах юм бол бит хоёр юм харин зүгээр амандаа байлгаад
байлгаад их юм бол бид хоёр байгаа л. Агуул бүгдээ ханаагийн хариултыг сонсчлоо тийм ээ. Тогтоогоод авч аваарай. Тогтоож байгаарай заа юу. Одоо тэгвэл энэ хоёр хэм блэ? Биш. Шүд болсон шүү дээ. Би тэгвэл одоо хоёр шүднээс асуунаа. Шүдний хохоонуудыг дийлэхийн тулд хоёр юу хийдэм бэ? Хамгийн чухал нь юу юм болоо? Бид хоёр аасаад хэрэглээд шүдний хоног өгдөг. Оосоо зэрэглээ шүдний хохоонууд хань шүү дээ. Оосоо хэдэн удаа яаж бийж хохоонуудыг хамгийн сайн хөөж явуулд юм бол? Өглөө арай шүдээ угаагаад хаан чихэрлэг зөлдснийхаа дараа шүдээ угаадаг. Угаадаг. Хохоонуудтай тарахаар амар ядгүй. Амар яддаг. Манай эзэн бид нарыг угаахгүй болохоор бид нарыг хайдаг. Хайж хандаг байхаа нь шүү дээ тий. Та нарын дунд ингээд хохоонууд гэрээ олоход тавцсан тийм найз байдаг уу? Манай эзэн нэг л удаа угаахгүй удаа тэгээ тэрнээс хойш дандаа угаадаг байсан болохоор бид нар тийм найз заахгүй. Тийм найз заахгүй юу? За. Үгүй шүдний шүд болсон хүүхдүүд юу гэж хариулсан сонсноо? Харин ингээд сонсохгүй юм гэж штэ зарим нь те чимээгээс угаарай. Чимээгээс. За одоо саяны хоёр шүднийг хилээд авснаа тогтоогоод авчих те бүгдээрээ. За тэгвэл би одоо та нараас асууж шүү заа юу. Хамгийн хамаатайг нь би сонгоно шүү. За хамгийн хамаатайг бүгдээрээ судаг бол ингээд судаг те. За ямар хөрөнгө юм бэ? За бүгдээ за тэгвэл би асууя. Мишель ээжтэйгээ хаашаа явсан блэ? Шүдний юм шүү. Ястаа мундаг те. Шүдний юм шүү. Ястаа мундаг. Шүдниймж манайд хойд харааж өгнө. Та нар юу гэдэг нь авчаад хараарай заяа. За, та нар өөрөө зүгээр цэцэрлэг дээрээ гэртээ авч хараа. Шүдээ хилээ удаа угаадаг бай. Хоёр удаа ёо. Шүдийг бахаад урдаг байна. Шүдэнд ээлтэй хоол гэдэг нь болохоор юм байна шүү дээ. Мандаа ээлтэй үү? Шүдэн сайн ээлтэй хоол шүдэн хатаа болгодог хоол юу вэ